Сайн байцгаана уу? Global MBC-г үзэж байгаа байнгын үзэгчид, за уншигчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр номын булангийн шин дугаарт одоо ямар номыг уншиж байгаа тухайга ярихаар би энэ Телеморын нөлөө гэд номыг одоо та бүхэнд ярьж өгье. Ярих ер нь би өөрөө яагаад энэ номыг сонгосон бэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Юу гэхээр бид нар одоо ингээд бүгдээрээ ингээд гоё ингээд эрүүл мэндийн зөвлөгөө, ялангуяа энэ хувь хүний хөгжлийн тухай ном гэж ярьдаг шүү дээ. Тийм номнуудыг их уншдаг болсон. Сүүлийн үед бол миний байнгын хоёр сонголт байдаг. Нэг нь бол уран зохиолын ном, нөгөөх нь бол энэ эрүүл мэндийн номнуудыг бас нэлээд уншиж байгаа. За тэр дундаа одоо бид нар дандaalтай ажил ачаал ихтэй байдаг. Яаж одоо стресстэй тайлахыг, стресстүүл яах юм гээл те хүн болгон тулгамддаг нийтлэг асуултуудаа хариулт авахын тулд ерөөсөө тийм цахимын зөвлөгөөг нээх даха болцсон. Яг подкастуудыг бол бас үзэж байна. Тэгээд одоо миний өөрийн нөгөө хувь хүний хөвшил гэх юм уу тэр нь бол айгүйх тийм цаасан ном унших тийм хөвшилтэй цахимаас одоо тийм мэдээлэл авахаас илүү. Тэгээд энэ Телеморын нөлөө гэдэг номыг сонгож уншиж байгаа. За энэ юу уншиж байгаа? Гарсан цагаас нь эхлээд хоёр ном аваад нэг нь ажил дээрээ нэг нь гэртээ тавиал те. Хүнд чинь нэг өдөртөө нэг 10-20 минут гардаг шүү дээ ямар ч завгүй хүнд. Тэгэл ингээл харангуут ингээ санаандгүй нэг энэ тэндээс нь ч хамаагүй би уншичдаг. За жишээ нь одоо энэ дээр юу гэдэг өөрийгөө яаж хүлээн зөвшөөрөх юм бэ те. Хувь хүний шинж Телемортой эргээр яаж нөлөөлөх юм бэ энэ төр гэл те. Бид нар одоо орчин үеийн хүмүүст тулгамдж байгаа яг чи бүх асуултын хариулт байгаа юм шиг надад санагдсан. Тийм учраас энэ номыг гэртээ нэгийг ажил дээр нэгийг байрлуулсан байгаа. За тэгээд энэ номыг яг сонгосон гэхээр бид нар одоо бол ном бол маш өргөн сонголттой болсон. Маш олон номнууд гардаг болсон. Эрүүл мэндэ бидний сонирхож байгаа. За эмэгтэйчүүд хувь хүний хөгжлөнгөд бүр хэдэн мянган номнууд байна те. Эндээс одоо яг оновчтой номоо сонгож авах нь баг асуудал болсон те. Тэр бас нэг асуудал болсон. Тэгээ би энэ номыг одоо энэ чи коронагийн дөнгөж дараа нь гарсан санагдаад байна. Тэгэл тэр үеэр чинь айгүйх стресстэй шүү дээ. Тэ одоо өвчин тусчих юм уу? Яах ээ? Корона тусвал яах юм тэр гэл тэ. Тэр үед яг энэ ном яг цацрал гэдэг мэрэгжлийн эмч хүн юм бэлээ. Би бол нэг л удаа уулзчихсан. Подкастыг бас үзчихсэн. Подкастыг нь бас яг энэ Телеморын нөлөөг ингүүт гараад ирдэг. Энэ номны талаар энэ номыг орчуулсан эмч маань өөрөө маш гоё тайлбарлаж ярьж өгсөн байдаг. За энэ номын хамгийн давуу тал нь гэх юм бол энэ номыг бичгийн тулд одоо ямар материал ашигласан бэ гэдэг нь ард нь ингээд ном зүйн байж байдаг. Бид нар орчуулгын номл гэдэг яг их сурвалж нь хаанаас авсан, яг үнэн бодиттой юм уу, үгүй мүү гэдэг тал дээр бол ерөөсөө анхаардаггүй. Сүүлийн үед би одоо ингээд аливаа ном мэдээж уран зохиолын ном бол өөр. Энэ янз бүрийн эрүүл мэндийн юм уу, бусад ингээд холбогдлолтой баримтат номнуудыг үзэхдээ бол дандаа ямар ном ашигласан, ямар номноос орчуулсан, яасан гэдэг нь бол айгүйх сонирхож хардаг болсон. Тийм учраас энэ бол яг мэрэгжлийн эмч хүн орчуулсан. За дээр нь бас яг хойдолд нь ингээд ямар материалаас байсан бүр ингээд байж идэг. Тэргээрээ бол онцлогтой. За энэ дээр тэгээд за энэ ингээл дөрөвдүгээр бүлэг гэлтэнгүүл эдрийг тайлах стресс яаж нөлөөлдөг юм бэ гэдэг. За Телемор гэж юу юм бэ гэл тэ. Ерөөсөө тэр Телемор гэж юу байдаг талаар бүр ямар ч ойлголтгүй Телеморын нөлөө гингүүд нь л нэг эрдэмтэд судлаачдад зориулсан ном юм багтаа гэж бодол сонирхол ингэж интерномын шинэ номын хэсэг дээрээс анхын номыг олж харж ирсэн байхгүй. Тэгээд энэ номыг би одоо ингээ гэртээ нэгийг өөртөө нэгийг ингээд ажил дээр нэгийг аваад уншиж байдаг. Одоо миний ширээний ном болсон гэсэн үг. За энэ дээр яадаг вэ гэхээр одоо ингээд бидний одоо хамгийн их тулгамдсан асуудал бол энэ номыг би яагаад уншдаг вэ гэхээр за ажил амьдралаас одоо хүн болгон л нэг стресстэй үе байдаг шүү дээ. Тэр үед би номоо эргүүлээл үзчихдэг. За яадаг вэ гэхээр одоо өөрийнхөө идэж ууж байгаа юм. За тэр цай сайн, тэр одоо тийм хоол идүүлсэн, төдийд идүүлсэн, төдийд одоо кофе уулсан, уухгүй сайн, муу ч гэдэм үү те. Тийм айгүйх өргөн мэдээлэл ингээд захим орчинд байж байдаг шүү дээ. Тэр мэдээллийг би өөрөөсөө тийм янз бүрийн газраас биш яг энэ номноос авчдаг. Тий ер нь одоо хизээ хоолундаа бид нар яаж тохируулах хэвтэй. За магадгүй би нэг илэгний юм уу бөөрийн одоо өөрчлөлттэй байл тий. Одоо яаж одоо тэрийг зүгээр энгийн өдөр тутмын амьдралдаа яаж анхаарах хэвтэй ч гэдэг юм уу. За миний бол надад тулгардаг одоо мянган асуултын хариулт бол энэ номонд багтцсан юм шиг санагддаг надаа. Тийм учраас гэртээ нэгийг ажил дараа нэгийг ингээд аваад ингээд уншиж байдаг. Энэ дээр одоо ингээд нойрны тухай, за ажил ачааллын тухай одоо юу гэдгийг те тэр асуултуудын одоо төвлөрөл, анхаарлын тухай одоо бясалгал бид нар одоо яагаад хийх хэрэгтэй ингээд тэр одоо нэг
байнга ингээд бяцлагад байдгүй л дээ. Гэтэл ер нь бяцлал хийдэг ч юм уу гэл хүнд нэг тийм нэг асуудал тулгардаг штэ тий. Тэнгүүд ер нь бяцлал ямар хэрэгтэй юм. Тэгээ яаж төвлөрөх хэвтэй. Тэгээ бүгдээр ингээд бүр шинжлэх ухааны үндэслэлтэй, бүр судалгаатай тэрийг нь бол маш тийм ойлгомжтой. Жирээ нэг одоо ингээд уншаад ойлгочдаг тийм ойлгомжтой бичсэн гэдгээрээ айгүй онцлогтой байдаг. За сая ингээд айгүй ерөнхий юм ярьлаа. За 144-р хуудас нь тэгэхээр анхаарал төвлөрөлд суурилсан стресс бууруулах арга гэдэг байгаа. Тэрэн дээр одоо ингээд Массачусетсийн анагаахын их сургуулийн Жон Кабацин гэдэг одоо хүний одоо туршлага тэгээд судалгаа ингээ бүх юмнууд энэ дэр ингээ байж. Тийм болохоор айгүй тийм ихтгэл үнэмшил төрүүлдэг. Тэгээд за манайхан чинь нэг шүүмжлээд байдаг шүү дээ. Орчуулгын ном муу ч гэдэг юм уу те. Орчуулга нь бол надад бүр яг л нэг Монгол эмчтэй уулзч байгаа юм шиг те. Монголоор ер нь монголоор бичигдсэн л анхнаасаа монгол хүн бичсэн юм шиг л тийм сэтгэл төрүүлдэг ном байгаа. Тэгээд та нартай бас зүгээр заавал уншихгүй сонирхоод номын дэлгүүртээ байл бас ихний хуудсуудыг эргүүлээд үзээрэй. Ардаас нь уншсан ч гэсэн, урдаас нь уншсан ч гэсэн ингээд ханаас нь ч уншсан. За ядарсан үед заавал за би 143 дахь хуудсан дээр явж байгаа гэж нээж үзэх биш. Ямар ч аль нэг хуудсын нээс ингээд сэдвүүд нь ингээд айгу богинохноор ингээд тайлбарлагдсан байдаг. Тэр нь бол надад маш уншихад урамтай, өгөөжтэй санагддаг. Ингээд дараагийн номороо эргээд уулзцгаая.